шалтгаан. За юу үзье? Hey, за юу хийсэн guys? Дараагийнхаа бичлэгээр уулзахад баяртай байна. Тэгээ бид тэр өнөөдөр хотын бүсгүй хөдөөд нэртэй нэвтрүүлгийг YouTube дээр үзэхээр шийдлээ. Тэгээд үзээд хэдүүлээ реакшн хийцгээе. Энэ бичлэгийн болохоор гол санаа нь юу гэхээр хотын бүсгүй хөдөө айлд очиод болзаа энэ нэг эрэгтэйтэй. За эхлэе. Хотын бүсгүй хөдөөнөтөг зураг нэвтрүүлэг 3 дахь дугаараа хүргэж байна. Хөдөөнөөс хот руу шилжих хөдөлгөөн ирчмээ авсан энэ үед эргээд хөдөөнөтгийн амьдралыг сонирхох залуус зөөнгүй. Магадгүй зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л сайхан амьдрах хүсэлтэй залуус ч олон бий. Тэдний нэг Улаанбаатар хотын унган иргэн 22 настай зээлийн эдийн засагч мэрэгжилтэй Баяр Жаргал. Дархан уул аймгийн Харьяат 23 настай хөдөөнөтгийн уугуул Үлгийн зоон дээр өссөн Гал Баяр хоёр энэ удаагийн дугаарт оролцож байна. Залуу нь бол зүгээр хөдөө малцсан хийдэг байхгүй юу. Тэгээ эмэгтэй нь болохоор хотод зээлийн мэргэжлээ хийдэг. Аль аль нь бол айгүй өөрхөн царайлаг юм тий. Тэгээ 22 23 настай айгүй ойрлцол. Тийм байна. Монгол хүн байна да. Айлд хоосон орох бай. Баяр Жаргал маань очихайлда юу авахаа мэдэхгүй багхан сандарсныг тооцвол өглөөгөө тунчиг сайхан эхлүүллээ. Хахир өвлийн хүйтнийг үл ажран нэвтрүүлгийн оролцогч малчин залуу галаатаа уулзгаар орчин үеийн хэллэгээр сохор болзонд явж байгаа нь энэ билээ. Тэгтээ сая айлд очих чинь цитрон байсан үгүй юу? Цитрон яах. Гэхдээ энэ чинь хамгийн гоё нь юу гэдэг вэ? Эмэгтэйчүүд нь эренгүүтээ одоо эрэгтэйчүүдээ гоё хоол хийж өгдөг байхгүй юу? Одоо нөгөө хотоос авчирсан бараагаараа. Тэгээд энэ болохоор Валентины тусгай дугаар юм байна. Тэгэхээр бас гоё юм болж магадгүй. Үргэлжлүүлээд үзье. Энийг нэг авчирсан айс нь хас ирдгүйгээд Тэгтээ жоохон эвгүй юм дээ. Бас тийм ийм авчирсан шиг харуулдаг шүү дээ. Тий, тэгтээ бас энэ зөвлөдөө тий яаж цаа айлд очиж байгаа юм чи угаасаа хоос ордгүй юм чи. Хөдөө ялангуяа бол бас энэ аягүй чухал шүү дээ. Окей, үргэлжлүүлээ үзье. Ямар гоё айл вэ те. Тэгтээ ингээ ээж нь цуг байгаад ах юм. Яг энэ залуу нь ээжтэйгээ цуг амьддаг юм байна. Ямар ээж нэг хүүг гаргалтай шүү дээ. Яа ээж гарч илтаа гэдэг. одоо эн чинь дархны харьяа юу нь явах уу? Тий, дархны харьяа. Хул аймгийн хонгор сумын харьяа. Хонгор сум. Дархан тлээд гэдэг газар. Ер нь бол гэхдээ яг төвөөсөө бол гайгүй ойрхон юм шүү. Нэг 20 км зайтай. Энд ер нь сүлжээ хийхээр гайгүй юу тэгээд Юнилийн сүлжээсээ харна. Facebook орно. За. Манайх бас тий одоо харьцаж ярьцуулж сүлжээ байгаа юм болоо гэд бодоод байгаа юм биш үү? Бас ирээдүгээ бодоод байгаа юм шиг тий. Сүлжээ мүлжээ Facebook гэлээ л шүү дээ. Тий. Анх танилцсан. Одоо энэ хоёрыг ингээд яриагаа эхлүүлэнгүүт нь чи юу гэж бодож байна? Чи таамаглах юм бол энэ хоёр ингээд нийлэхээр юм шиг байна уу? Эсвэл бол хэцүү харагдаж байна уу? Надад бол хөөрхөн л харагдаж байна. Эмэгтэй ялангуяа айгүй илэн далангуй юм асуугаад байгаа байхгүй юу? Тий. Тийм байна. Эрэгтэй ч бас хөөрхөн юм биш, хөөрхөн шал залуу. Тэгээ эмэгтэй нь л ерөөдөө яриа өгдөж шүү дээ, тий. Окей. За миний охин хаана ажилтдаг уу юу ийдгүү? Йоо. Гэтэ ингээд Монгол бүх хүмүүс л миний охин, миний хүү, миний дүү л гээд бүх хүмүүс л бараг миний хүн л байдаг шүү дээ. Гэхдээ гэхдээ эн чинь айгүй юугүй. Би л одоо юу гэдэг ирээдүйд таав ээж байж болох юм бол шууд ингээд юу гэдэг хүү юм охин ингээд миний хүүхдэд дагалаад ирэх юм бол эзэсний миний охин миний хүү нэтрийг гэхгүй. Гэтэ танаа оноо шууд л миний охин гэсэн. Гэхдээ надад бол аюу санаа грин санагдаад тийм аюу хэцүү санагдаад шууд ихчих юм бол аюу хэцүү. Тэгээ энэ урдаас өө ээж гээ шууд иглээ яах. Тэгвэл бүр хэцүү шүү дээ. Гэтэ яд гэсэн ингүүл надад аюу хэцүү санагдана. Гэтэ энэ ихчд бүр шууд таалагдж байгаа юм. Шууд миний охин гэлээ. Тэгээ энэ ихч магадгүй шүү буруу ойлгоцсон баха нэг найз охины телевизээр танилцсан. За, юу гэх нь? Нэг би тэгэхээр банк санхүүгийн байгаа. Зээлийн мэргэжилтэй хийж байгаа. Яа би ч одоо бэр ирнэ гэж зүгээр доо. Тэр тийм гоостэй буруу ойлгоцсон гоостэй. Аль мэддэг найз охин нэрж ийн гэж. Тийм найз охин нэрж ийн гэж ойлгоцсон байгаа байхгүй юу? Уг нь зүгээр л
одоо нэг хотын охиныг ингээд хөдөө байдаг нэг залуутай танилцуулах л гол зорилготой байхгүй. Аа. Гэтэ ээж айгу гоё юм биш нүг бие барих юм хийхгүй ээж нь ингээд дунд нь инээтэй юм биш үү те. Гэхдээ осууд байж хахад ингээд нөгөө ээж аав нар хажууд нь ахлаар хизээч нэг юм байнгын нэг юм сонин нөхцөл байдал үүсдэгтэй нэг юм сонин кринж нэг юм сонин байгаад тийм юм. Тэг өөрхөн байна. Баяр жаргал. Жаргал. Баяр жаргал. Энэ баг нэг ихтэй охин ихтэй хоёр танилцаад юу л ээж охин хоёр танилцаад онлаа. Баяр жаргал бат жаргал аа. Амар ээж бараг найз хоёр нь амар адилхан нэртэй байгаа. Ээж л харин алидаа бэрээ болгоод авчлаа л та. Тэгчлээ. За цаагаа уучих. Тэгээ би одоо гадаа гараад ер нь өнөөдрийн хийх ажлуудаа харуулад тэгээ хань малдаа өв сайж өгөөд өнөөдрийн ажлаа ер нь харуулъя. Дээл авчирсан уу? Дээл авчирсан. Тэгтээ нэг яг юм хөвөн дотортой дээл биш. Даавн дотортой гэх юм уу? Даавн дотортой тэгвэл даарандаа тэгвэл. Харин тийм дээлтэл ирсэн. Тэгээ яхаа дотор нь цамц давхарлаа. Тэгвэл дээл авчир. Энэ нэг хүн харж байгаа харц айгүй их нэмийг хэлнэ гэдэг шүү дээ. Энэ хоёр болохоор би билгүй айгүй зөөлөн хүндэлсэн харцаар харж байна. Эд бол эрэгтэйд бол эмэгтэй таалагдж ах шиг байна. Эмэгтэйд ч гэсэн бас эрэгтэйнээс таалагдж ах шиг байна тий. Хоёулаа л хөөрхөн байгаад тийм. Хээрийн жавар тажигнсан хөдөө нутагт дан дээл өмснөө гэж зогсож байдаг арга гуулхах тийм бүсгүй юм да. Миний охин ийм дээлтэй даарна чи. Энэ миний дээлийг авчих. За. Тэр ийм дээлтэй даарчлаа гэж бодсон. Ер нь айгүй хүйтэн байгаа шүү дээ тий. Яна ээж өөрийнхөө дээлийг өгсөн. Ээж дээл билээгээд шууд яагаад онлаа. Шууд аваад зогчлаа. Аваас болгослоо. Бүрэн найр бодсчлаа. Тий, гэхдээ нэг бодлын айгүй гоё л байна л да тий. Айгүй муухай аштай юм байвал бас хэцүү шүү дээ. Тий штэ. Тий. Бас ингээ хаав исэн холоос ирж яхад нь бас ингээ хүндлээд. Тий халуун дулаанаар даарчихгүй хөрчихгүй гэдэг бас бас нэг айлын л охин юм чинь тий. Би л ингэж явах ашгүй шүү тэг өгсөн юм. Тэгэж нь бол гоё юм байна уу? Гоё. Одоохон нээж таалагдчих. Хэрэгтэй яа. Хитрх юм бол эвгүй шүү. Яаж? Гэхдээ бүр амар учир зайгүй ингээл стандар миний охин. Хүүхд гаргаад өгөө. Юу гүшээ би яриагсах юм бол шүү. Би ч ер нь цагаан сараар л нэг дээл өмснө гэхээс ер нь өмсдөг юм дөө. Удаан байхгүй даарш. Тэгээ одоо ийшээ яваад хүрзээ аваад мааса богнолнэ. Залуу нь юу өөр юм алгаа өсч тий. Яг л байгаагаар л байна тий нэг учир зүггүй яагаагүй. Охин ч сая өөр юм. Тэгээд надад нэг хүрзээ яхах шнөө. Тэндээс чи тайд хүрзээ аваад хандаа. Яа амар гоё дээл өмсчээд байдаг. Их зэрэг ажиллаж байгаа хэцүү тий. Гэтэ одоо яг хэвчээ шууд үнэтэй тулгарч штэ энэ ажлыг нээл гэж байна. Ээжийн гоё дээл бодоо болох юм дээ. Яах вэ ээж ахиад дээл өгчлөө. Ер нь тэгэл хотод ч одоо тавтах мавтах гэж тэмдэглэн штэ. Тавтах өдөр баасан гараг гэж. Тий баасаахын төрсөн өдөр гэл. Энд яах вэ тэгэл. Энд ч тийм юм ер нь байхгүй тий. Байхгүй юу? Хаяа нэг манай энтгийн ах нар юм уу тэгэл үеийнхээ ирээл нэг хараа хэсэг сууж хөдөр тоглоом тэгээд тэгж байгаа л юм. Айгүй их хүлээлттэй байсан. Яг ямар хуу хүүхэд ирэх бол ямар охин ирэх бол гэж хүлээгээд нэг царайг нэг яд зургийг харж байсан гэж бодож байсан. Тэгээд яг хүлээлтэд бол хүлээлтээс яг давсан тийм охин байсан. Аюу нүд хүмсэг болсон тийм охин байсан. Бас царай бас нэг царай харцсан тий. Бас царайгүй. Бас царай хараад бас царайлаг охин байвал мөөлөө. Баярлалаа дам шүү тий царайлаг байсан гэд. Яг ямар хүн байх бол гэд аюу их төсөөлттэйсэн. Тэгээ за ямар ч нэг улаан хацартай тэгээд улаан дээлтэй залуу ахлаа гэдгсэн чинь арай өөр дээлтэй тэгээд улаан хацартай залуу байсан. Тэгээ сансныг бодоход хөөрхөн залуу байсан. Одоохондоо бол зөвхөн нэг үзмжийн л яриад байна тий. Тэгээ хөөрхөн байсан нэг анхны сэтгэл анхны сэтгэлээр ярьсан тий. Удахгүй бүр илүү нөө би нэг данаад ирэх юм бол бас өөр зүйлсүүд ярьж эхлэх байх. Гэтэ охин ямар гоё шүү дээ. Амар том инээдэг. Тийм байна. Тийм хөөрхөн охин байна. Тэгснээс баасан гарига бодоод байна. Энэ одоо юу хийх вэ? Өдөрч одоо баасан гарагт юу л хэрэгтэй. Би ч юм болохоор юу яасан хгүй юу? 3 дугаар анги хүртлээ хөдөө өвөө мэдрээ өссөн. Тэгээд тэр үед болохоор хөдөө яадаг вэ гэхээр нөө сүмийн клуб энтер дээр нэг тоглолт энэтрээ болно. Тэгэхээр яг нэг өдөөнөөс ингээл орж ирээ сүмийн клуб дээр нэг заад шоу удаа. Чи шоу удажсэн юм уу? Гүү зүгээр ах их нарыг л харж байгаа юм чи тэр үед чинь тийм л байл ш. Тэгээд тэр сүмийн клуб орсон тий. Тэр сүмийн клуб орсон тий. Хөрх шүү дээ.
танай үеийнхэн ихээр хүнтэй суусан уу? Манай үеийнх нь үү? Манай үеийнх нь зарим нь манай найзуудаас л нэг 2 3 хүнтэй сууц. Чиний хувьд яагаад суугаагүй? Миний хувьд яах вэ тэгээд яг хөдөө суурин байгаад байгаа болохоор тийм. Манай хөдөө ч эмэгтэй бидний үеийн охтууд байхгүй. Тэр тэгвэл ахалтай тий. Одоо энэ нэг нэвтрүүлгийн гол одоо санаа нөхгүй. Одоо ээж авнаар ч ерөөдөө тэгдэж штэ. Миний охин л сайн явж ивэл гэдэг охтуудаа их анзаараад байдаг. Одоо охтуудаа л ер нь боловсралтай болгоё гэж энэ трийг их айгүй тийм хөдөлмөрлүүлдэг гэх юм уу. Тэгэл хот руу сургууль явуулаад. Тэгээ хот руу сургууль нэг охтууд нь явахлаараа мэдээж юу гэж буцаж ирэхдээ тэгээ хотын суурин газараа илүү амгалан тайван амьдарчээ гэдэг бодож байгаа шүү дээ. Ерөнхийдөө энэ хоёрыг анзаараад ангууд эрэгтэй нь жоохон ичимгэр байдаг шүү дээ. Эмэгтэй нь ерөнхийдөө бол ингээд энэ яриа энэ юм авч явж шүү дээ. Хамгийн гол юм уу? Амар нүүрэмгийн яриалаа. Тий, хамгийн аюу нүүрэмгийн яриал асуултууд тавиал, гой сонирхолтой асуултууд тавиал. Манай эрэгтэй минь болохоор жоохон ичимгэрэл те. Юу асуухаа нэг сайн мэдэхгүй. Камер байхгүй бол яг манай залуу жоохон өөр байж магадгүй. Эмэгтэй санаатай биш юм. Гэхдээ яагаад одоо болтол юу ганц бий байгаа юм. Тий. Бараг л өдөөж чи сууцгаар царайлаг залуу байна. Даманд авах нь юм ярих гэдэг юм шүү дээ. Хэр олон гэж ийсэн. Нэг олон биш ээ. Нэг олон биш хэрхий захаа. Яг нэг шиг нэг л ирчихсэн. Тэгэхээр одоо ирсэн. Удаагүй дээ. Тий. 4-5 сар л болсон баг. Яа энэ нэг эрэгтэй нэг жоохон дүүн тэгээ нэг ихсэн нэг дүүнэрээ шалгаад байж чи яасан үнтэй эрэгтэй. Өөр тэгцээ санагдаад тах юм. Нэг их Тэгээ нэг ах эгчнэр ирээл нэг асууад шүү дээ. Чи яасан үнтэй эргэж байгаа юм тэр нэг тэр шиг нэг тим vibe одоохондоо мэдрэгдээд байна. Юу 10 жилтэй юм уу? Гүм? 20 он юм. 10 жилээ төгссөн байж. Оюутан болоод. Болсон тэр их явдаг. Валентина тэмдэглэжсэн хам. Валентинаас өмнө салсан. Валентин ер нь тэмдэглэж үзээгүй л. Тэгэл надтай тэгэл анх удаа баран тэмдэглэж нөө. Анхны Валентинаар тэмдэглэж үзчихсэн. Харин би бас анх удаа юу Валентинаар ер нь дандаа гэртээ ичтэй. Анх удаа ер нь хөдлөө. Сайн ч соёлоо анхны удаа юм. Энэ залуун баг ичээд нүүрлээ гарч чадахгүй байгаа юм шиг байна. Тий, юу гэдэг нүүрлээ гарч ирэл гоё өстэй тий нүд рүү. Тий яг хөө гэхдээ юм хийж байгаа юм чад тэгэл юмаа ингээл нүүрлээ гарч чадахгүй. Би зөв баасаа ингэсэн. Тийм ээ гоё ингээд хэлдэж чи хийж байгаа юм хараад ингэсэн. Тэгээс за хоёлоо авах тэр явах гэж тоохгүй шиг тэгээд байгаа юм тий. Чи ядаж зөрүүлээ чи хідэн байдтай ирсэн гэж асууж болохгүй юм. Гэхдээ яг ингээд тойроод энэ шиг 4-5 камер тавьчихсан. Камернуудын үүдээс жоохон ичээд байхгүй. Манай баас асах газар ойрхон болохоор бас. Харин тийм бас ч гэж тий. Манай баас асах газар. Энийг одоо юу гэж бодож байна? Уг нь одоо өвтөг асгадаг ч гэдэм үү. Малын одоо ялгац. Малын ялгац сайдаг газар. Бараг миний баас асах газар. Манай залуу хийгүү шүү дээ. Гүндэг гоё яана. Яа. Гэл иймэрхүү л ажилт. Манай залуу бүр ярих юм олж ядсан юм тий. Иймэрхүү л ажилтаа дөө. Одоо ингээ уяасан татаад. Ингээл өрдөөсөө хэл. Өөс үнжи сандрахлаар яг нэг ингээд хийж байгаа юм аа л ерөөд ингээ яриад идэг гэж байгаа байхгүй тий. Ингээл одоо энийг ингэчи даа гэж мгил ерөөд сандрахаар идэг гэж байгаа байхгүй. Нэг чимээгүй байгаад юм л амар awkward болчихсон шүү дээ. Энэ баасыг яагаад ингэ цэвэрлж байгаа гэж бодчих юм чинь. Тэгээ цэвэрлэхгүй бол ижтэй муухай болно үстэй. Тэнийг яасан. Зөвхөн минжиг юм бэ зөвхөн шалгаж ирсэн юм чи нэг үү. Хамаг юмаа нуухгүй ярьж ил байдаг. Та тэгвэл би морь унуулаад тэгээд хонилоо явнаа. Би энэ дээр суугаад явуулчих даах уу? Энэ дээл. Бишээ гарч байгаад сууч. Гарч байгаад суу. Суулгачаач чи аваад гарааш. Үгүй чи доор нь цас байхгүй юм чи явахгүй шүү дээ тэглгээд. Юу гэсэн үг дээлтэл гаралтай. Үгүй чи ийм гоё дээлтэй байгаа юм чи юугээ баасан дээр суулгацсан чирээ явж байгаа юм. Яа тийм. Өөрөө явчих тийм дээ бараг. Өөрөө явчихтуу бараг гэсэн сая. За бүр хаалган хашаанаас нь гарч байгаа даа. За дээр нь зүгээр суухаас илүү зогссон дээр явах.
За ингэж аа эндээс. Ой тэгэж болохгүй. Тэгвэл унаа шивс гараа өччих би. Тэгээ энэ залуу болохоор мэдээд байгаа байхгүй энэ нэг торгон дээл ингээд баасан дээр суучих юм бол заван болж штэ. Ээжийн дээлийг. Ээжийн дээлийг бас өөрхөн хайрлаад байгаа байхгүй. Энэ охин бол яг т яваалаг штэ. Ээжийн дeel бол үлдэн штэ. Ээжтэйгээ цаг. Хөдөлгий. Тэгээ тэнцээ одоо явж. Тэр нөө харин шиг байна. За. Танаа энд ер нь хэрэг болох уу чаргаар? Уг нь хүүхд байхдаа зөндөө болгодог байсан юм уу? Тэгээ одоо ч тэгээ гал Энэ залуугийн малгай нь юу гоё юм те. Ийм малгайт болохоос. Энэ охин уулын тэгээ ингээ хойло гулгын муулгыг санаа өгöd ах шүү гэн тий. Бас тэгээд байгаа юм шүү те. Харин тий. Өөр гоё ингээ фан юм хөгжилтэй юм хийлээ. Тэгсэн чинь жоохон байхдаа л гулгаж исэн гэж бараг хойло гулгах уу молох уу гэж асуух гоо. тэгээ нэг гараал нэг л болгон тэгэл өөдчих штэ. За. За энэ тах. Нааш. Үгүй мө. Хөлрүүн тэгж ойрч болохгүй. Яа. Яаж ирж байгааг нарслаа. Бараг. Зөөлтөө надад охиноо. Манай эмэгтэйдэлтэй бараг юу өшөлж. За хамаагүй яах юм бол морьцоос өшөглөө шүү дээ. Тийм шүү. Тэрнээс нь хамгаалаад байгаа. Хамгаалж байгаа байхгүй бас. Зөөлтөө тутах нь. Би өргөд хөө. Бараг л өргөх хэл. Явахгүй шинжтэй. Юу ба. Зяк. Өнгө жилсэж байгаа гэж чихтэй. Морин дээр тоото мордож утсан бүсгийг хоньнд явгээд уул хад руу өгсүүлчихдэг гайгүй байгаа. За гайгүй байлгүй дээ. Багаасаа морин дэлэн дээр өссөн адуучин залуутай явж байхад алдахгүй байх оо. Юу болчихсон цаа. Баярлалаа. Гэтэ ийм зузаан устай морин дээр тэгээ суугаар чинь хэцүү биш үү? Залуу маань айгу гой юмнуудаа бэлдээд өгцөн байна л да энэ охинд. Суудл модл нөө. Одоо энэ имэйл нэхэд одоо эн чинь амар гоё хийцэн гоё имэйл байгаа байхгүй юу? Нөө бүрг нь одоо нэг бариул байхгүй. Одоо морных нэг уртлын явнаас тэр чинь ингээд хоосон бидвэл ингээд гараа оруулаад ингээд барьцдаг. Энд чинь болохоор тийм биш болохоор суугаа явах жоох хэцүү л дээ. Одоо энэ наадлын морь угаas энэ хар имэйл одоо ийм имэйл байх юм бол ядаж ингээд бариа явчих гараа. Энд чинь болохоор гараараа барьж явах хэцүү. За хоёлаа ингээ өгсөө гарчээ дөө. Болохоо тий. Тэгээ ингээ доошоо дарчвал энэ бүр өөр. Тэгээд нэр чи бас өөртөө яваад хөөхөө өөртөө бүрээд ирэх юм тий. Тэгээд ямар ухаантай идэг гэх. Өөртөө өрөөд ирд юм байна тий. Гэтэ гоё юм тий ингээ цав цагаа цаснаар ингээ морьтой яваад. Угаасаа юу хөдөө өвөл нэг аюу гоё юм. Одоо би бага байхдаа л яг тэгдэг байсан ингээ бүгдээрээ нэг цагаан сараар одоо үе тэнгийн банд тэр бүгдээрээ айл хийдэг байхгүй. Тэнгүүт бүгдээрээ нэг морьтой тэг ингээд аруулаа ингээд нэг игэнцэн ингээ морьтой яваал айл мэл хийсэнгүүд аюу гоё гэдэг шүү дээ. Тэгээ даарах бах тий хацаа. Даарна. Гэхдээ тэр чинь тэгээд нэг аюу зузаан юм нэг дээл өсчихлэр чинь баг халууцж байгаа юм шиг сүлд. Завчгаа. Байж. Айгүй насандаа тэнцэр хоолой авч идэл болно доо. Морин гэж яаштай морчин бас хазгаараад тий. Тий. Мортогоос унчих үү. Морчин ч арай унахгүй өөрөө л унчихгүй техник шиг явж илээ байл болно доо. Тэс нэ үнэхээр мэдэхгүй болоо гэсэн ингэ аргагүй л баг л та. Тийм яг эвгүй унчих гал байгаа байхгүй. Тийм ингэ хазгаа газар явж болоо унах гэж байгаа юм шиг санагдчихж магадгүй л. Тэг манай залуу бол жоохон шоолонгоо маягтай л шүү дээ. Эвгүй шүү дээ. Яг тэгшин газарт бол зүгээр яг унаад явхад бол зүгээр юм лээ. Уулнаас ингээд доошоо буухад яг ингээд галзуу болгон дээр сууж байгаа юм шиг амар их зингээл урагшаа ингээл яваадс. Тэр нь жахаа эвгүй лээ. Тэрнээс л ер нь унаас сурчгаар юм лээ. Тэгэхээр би буугаад тэгээ өөрөө чинь Би хаашаа лээ зүүн билүү баруун билүү? зүүн лад руу буу. Ишээ хөө. Би тусаад л аа гэхгүй. Яа. Ой. Энэ ямар маягтай. Хөөе. Яа ирчээ. Суугаас Хой гэж. Энэ хэвээр мортогоо нийлж аваа хэрүүлээ. Яа маягтай. Снүүдээс ой. Энд тийм эмхтэйс айгу аюултай бууж шүү. Ингээд хэрвээ ингээд бууж агаад хөл нь ингээд дөрөөндө гацчих юм бол тэр чинь морин үргэх юм бол шууд хөлнөөс нь аваад ирээд явчих шин. Тэгэх юм бол аим өөхөх аюултай байхгүй юу? Ер нь бол
Гэтэ гутланаас эвгүй байсан. Тий. Энэ яач гисэн өнөөдөр Бүр хүсийн дулгаагаа хэлээ. Явъя. үнэн залах юм. Үнэн залах юм аа. Одоо ингээд камер байхгүй болчихгоо энэ залуугийн яг ингээд одоо жоохон тайвшраад бас юм хошин юмнууд нь гарч ирж байгаасаа тий бас энэ залууг ингээд камер байхгүй бол ингээд яг өөрийнхөө гоё байгаа бас тий. Энэ яацсан гэж хэлээ. Хоёулаа тий. Мөчлөлтэй энэ тий нэг одоохондоо. Морин бол угаасаа мэдэрсэн байгаа байхгүй наа морин унж чаддаг юм байна гэдэг. Явъя. Яваа. Айгуу залах юм өрөөс хараад баг. Баяр жаргалын таалагдж байгаа юм бол яг нүд хөмсгөл бай. Анх харсан л зүйл тэр. Тэгээ сэтгэлд бууцсан яриас яг харахад л тэр нүд хөмсг нь үнэхээр бай. Инээж байгаа нь хүртэл өөрт нь айгуу их тохирсон юм байл. Залуугийн шүд нь ямар гоё юм бэ тий. Мэдгүй байсаа залуугийн шүдрэн ёстой. Цав цагаа шүдтэй шүү дээ. Тийш дандаа нэг ааруулмаар ус үүдж ууж байгаа. Тэг янзын гоё шүдтэй. Охны шүд гэсэн гоё байгаас. Тэг охны шүд бас гоё юм байна. Анх харахад аюу гоё амартай. Тэгээд бас гоё өндөр. Ер нь бол гоё залуу байсан. Гоё нэмсгэлтэй л залуучууд надад ер нь бол таалагддаг. За өөр тэгвэл үерхлийн ярил л да. Түрүүн нэр үерхэл ярьжсэн тий. Үерхэлж явах гэдэг өөр сэтгэхээр яа. Хичээд энэ тийм ярихаар. Яг үерхэлгээ ярангууд хичээд байна. Үерхэл яг өөр юм биш шүү. Тэгээ хайш ийм охинтой уулзчаа юу ярих юм? Хол болоо яриа. Гэхдээ ер нь бол хуучин үерхлийг хүн шинэ хүнтэй танилцж ярина гэдэг чинь өөрөө утгагүй л дээ. Одоо юу гэдэг би шинэ хүнтэй танилцсангуудаа чи өмнө ер нь ямар хүнтэй ярихчихсэн яагаад салсан юм. Одоо тийм сэдвээр яриад байгаа бол сонирн биз дээ. Тэгэхгүй ингээд өөр чи ер нь хобби чи юу гэдэг өөр бас ямар нэгэн зүйлийг асуусан дээр байна. Тэгээ эмэгтэйд л аюу сонирхолтой санагддаг байхгүй яагаад тэр охинтойгоо тэгээ урдан салцсан. Энэ өөрийг нь мэдэх гээд байгаа байхгүй ямар ааш замтай юм. Эхний болон дээр юу? Тийм мэдэж болно шүү дээ. Сонирхолтой л байгаа шүү дээ. Мэдгүй надад бол аюу сонь санагдах байгаа юм ч тоо. Надтай танилцах гэдэг юм уу? Миний X-тэй танилцах гэдэг юм уу? Хоёулын цаан танилцах гэдэг. Дөнгөж уулзж байгаа юм чи бас өөр гоё юмнуудаар ярьж болно шүү дээ. Өөрийг нь хувь хүний талаар ч юм уу. Эсвэл юу гэдэг нэг тийм гоё сэдв байж болохгүй юм уу? Аль алин ч ярьж болно. За. Айгуу эвгүй байдаг надад. Гэтэ яг Валентин бол хамт тэмдэглээгүй юм байна те. Тий, ер нь Валентинаас өмнө салчаад байна. Гэтэ яг хөдөө байгаа нөхцөл бас хүнтэй ирэх хэцүү. Хөдөө байгаа нөхцөл? Хүнтэй ирэх хэцүү. Ягаад гэвэл би хөдөө. Тэр дарханд ч юм уу, хотод ч юм уу. Тэг хол болчихно. Тэгтээ ер нь хөдөө гарах тийм яг хөдөө хамт амьдрах тийм эмэгтэй хүн бас ховор хэцүү. Тэгээ хотод хөдөө бүр мал дээр бас нэг юм хэцүү. Хотод бас яг хотод хэцүү ингээд төгжрэл. Би ч өөрөө өдөр болгоны маллаа тэгэл малынхаа хажууд явж байгаа юм чи тэгэл хүний тийг хараад өөдөө гаргаж байгаа юм. Тэрэнд нэр нэр гоё ярээр өрдүүлж байна тий. Манай эмэгтэй бол гэхдээ бас ингээд бас яачих гээд байгаа байхгүй. Тэргийн залгуу нас ямар хуу санаа бодолтой байдаг. Тэгээ бас ингээд хөөрхөн сэтэл өгöd байгаа байхгүй тий. Ер нь залууг бас юм яриулчих гал үзээд их шиг байна. Тэгээд тий. Одоо чи ингээд хотоос ингээд их нэртэй бол юм болоо гэж боддгоо ч гэдэм үү тий. Тэгээ залуу нь юу гэж ярих нь гэдгийг нас давхар асуугаад л. Энэ ихтэй заавал энэ мал дээр гэлтгүү дархан амьдэрч болно шүү тий. Болно л та. Гэхдээ залуугийн хувьд өөрөө бас хөдөө амьдрмаар байгаа бол хэцүү шүү. Харин тий. Тэгэхээр тэгээд хөдөөд одоо тогтох юм гэдэг байхгүй шүү. Ялангуяа хотын амьдрал зурсан хүнд бол бүр хэцүү шүү. Тий. Тэгээ аль аль нь л бас яг зөв юм ярьж байна л та. Хотод бол үнэхээр стресстэй. Хөдөө тайван амгалан гэхдээ гарын орой байхгүй. Тий. Залуу хүмүүст бол магадгүй бас хэцүү бах тий. Нэр дундаа мундаа дархан мархан байж болох юм тий. Хүн анти ирж ийн барьж ин тоохгүй. Харин тий. Би бүр хөөе гацсан юм уу гэсэн юм яагаад гэж тий. Энэ нэр. Яа энэ морины гоцрыг болохгүй. Нөгөө тэгтээ чирэгдээд байгаа юм биш үү? Энэ морд ихтэй бүр мөчөөг өгөхгүй тий. Чи аваад ирэхгүй. Тий. Чи бол хотлаа шиг л гэж тий. Ямар ихтэй давс идэх юм. Давс идэх штэ. Ер нь бол давс нэг дуртай байхаа. Тийм үү. Одоо нэг хавар намар болонгод илүү ядсан нэг ямаага хожирлно гэдэг бүр нэг хөөр гараад нэг ямаанаар одоо нэг хань малаа аваад бүр хөдөө ингээд хэд хоног мангаар явдсан шүү дээ. Хоёлаа алаалах юм байна.
Чийл алуулах юм. Морин үгүй чийл алуулна шүү дээ. Ихтэй бас үтэй морин үү доотлын өснүүдийн албаар ингээ ургуулсан юм уу? Хөлнийх нь. Яг өвөл болоод тэгэл нөө цаанаас ургаал гараад ирнэ л дээ. Ер нь би нэг хөдөөний амьдрал ер нь айгүй амархан л гэж боддог байсан юм. За тэгэл нэг хөдөө ингэж амьдрал, тэгэл нэг хэдэн малнууд нь өөртөө яваал, өөртөө ирээл ингэж ингэж боддог байсан чи тэр чаас үгүй байсан юм байна. Заавал нөгөө нэг хоноо одоо ийшээ явсан бол буцаж наашаа эргүүлнэ гэл айгүй их ажил ихтэй л байсан юм байна. Тэрийг би ер нь бол айгүй буруу л боддог байсан байна л гэж бодож байна да. За ер нь бол тэгж боддож болохоор те хөдөөний амьдрал айгүй амар гэж юу бодож болохоор гэтээ ясам дээр болох юм бол айгүй их ажил ихтэй байдаг шүү дээ. Айгүй эрт босно баг эмэгтэйчүүд нь бол баг өглөө 5 6-гээ босоод хүрээ сагаал ажил эхэлдэг шүү дээ. Ер нь бол айгүй хийх юм ихтэй. Тэгтээ мэдээж айгүй амар амгалан тайван тийм. Хоёлын дээлэг оёд маргааш та хоёр гол яваараа заа юмсан. Шин дээл. Баттай шин дээл өгж байна. Хос дээл өмсүүлчлээ. Энэ одоо юуны юу? Энэ одоо хурганы арс. Хурганы арс. Хургыныхаа арсыг элдэж хүүхдүүдтэй дээл хийж өгдөг байхгүй юу? Яаж авах вэ? Би нэг одоо 10 жилдээ л нөгөө нэг залуу нүр юу их мэдгэлсэн айлын шоп дээр өгсөн байна дүр. Ээж жоохон шавар агаал байна тий ихтэй. Ээж жоохон шавар байсан. Гэхдээ ээжийн сэтгэл бол гоё шүү. Тийм байна. Шууд дотортоо дээлж өгдөг шүү дээ. Тий аюу гоё сэтгэлтэй их ч юм тий. Ойхгүй юу? Энийг үйх үү? Би өөрөө. Нэг бас өөрөө зангидах хэвээр. Би ойхгүй нь өөрөө. Ойхгүй нь өөрөө зангидах тий. Бараг хадам ээж бэр гэдэг нэвтрүүлэх болох гэдэг. Харин бараг тэгчих гээд байна. Бүгдэнд нь л ойж өгөх хэвээр. Том болсон юм уу эсвэл хүүхд таахт ч юм уу? Ер нь л ойж өгч гин үү? Том болоод ингээд тустаа гарахаар дээл ойж өгж гаргадаг байхгүй юу? Хурган дээл. Энэ их хүндтэй дээл гэсэн үг. Энэ бол ёстой мэддэггүй юм байна. Тэгдэг баха. Тий. Ер нь юм торгон дотортой дээлнүүд чинь айгүй ойр дотны хайртай хүмүүстэй л юм хийж өгөөр явуулах юм биш үү? Тий. Тэгээ эн чинь одоо нэг доторх тэр арсын бас илдэж хийн гэдэг чинь айгүйх ажиллагаатай байна. Тийм шүү дээ. Тэгэхээр ерөөхдөө амар их ажил ордог, хэцүү ажил гэсэн. Тэгэхээр хүндэтгэл үзүүлж байгаа хүндээ явах нь бол зөв юм байна л да тий. Тэг хэцүү юм тий одоо тэгээ дахиж уулзахгүй болоод яах вэ? Одоо тий яах тэгэл энэ ийц чи багаар охиноог бодсон яа одоо. Тэнгүүд энэ охинд нь жоох эвгүй сэтгэл төрж байгаа х тий. Гайгүй. Бараг дараа нь дахиж ирэх ёстой ч юм шиг. Мохо гомдочих ч юм шиг санагдав. Бэрэг үлээж аваад. Тэгээд ойж байгаа. Чи ойж үзэх үү нэг? За тэхүү. Яна чаддаг байгаанд. Зүгээр ингээд нэг хатгаад үз юм шүү. Би ч одоо нөгөө хөдөөгийн залуу гээл төсөөлгөр чи нэг улаан дэлхийд залуу санагддаг шүү. Улаан дэлхийд залуучууд эдийн шиг санагдаад идэв шүү. Үгүй юу ер нь. Үгүй хүн сонирхлоороо ямар хөнгөний дээл өмсгөө гэж. Манай хүүхд улаан дээлтэй л. Заслаас хошин мэдрэмж байсан тий. Гоёлон. Манай охин ч гэсэн хөөрхөн гой гой юм асуултад асуух юм тий. Охин л ер нь яриад ёо залуу юуроос юу ч ярихгүй. Залуу болохоор бас ээжээсээ хичээд байна. Ээжээсээ хичээд байна тий бас. Яаж утсан би ч гэсэн л ээжийнхээ аавынхаа майж өгнө охинтой та. Яаж чадахгүй юм ярьж чадахгүй хичээд бод. Чи тэг надтай байс анх ярьж байгаа юм. Гэхдээ тэгэл ерөнхийдөө л эвгүй штэ анх танилцаад юу эхнийхээ өдрөөс яваад зүгээр сууж ирсэн юм ямар. Нөгөө хүмүүс айгүй их ярьдэн штэ. Эмэрхтэй хүний нөгөө ээжтэйгээ яаж харьцаж байгаа вэ? Тэр нь яг нөгөө ирээдүйд их нэртэй болоход нь яг их нэртэйгээ тиймэрхүү харилцаатай гэдэг гэж айгүй их сонсч байсан юм байна. Тэгээд ээжтэйгээ харьцаж байгаа харилцааг нь харахад айгүй хүндэтгэлтэй тийм байсан. Тэр зан чанар нь айгүй их таалагдсан. Тэгээд ээжтэйгээ тэгэж харьцаж болохоор одоо ирээдүйд байлаа гэхэд надтай тусаа ингэж яг гоё харьцах юм байна да. Яг ийм хүндлэл байх юм байна да гэдэг ер нь сэтгэл төрсөн. Бас ерөнхийдөө тийм hopeless харилцаа бол биш байгаа байхгүй тийм эмэгтэйнээс бодож үзсэн байгаа байхгүй тийм магадгүй энэ эрэгтэйтэй би нийлэх юм бол ер нь ямар байхаар байна гэж бодоод үзсэн байна гэдэг чинь бас энэ залуудаас шанс байна тийм. Одоо галаа хизээ тустаа гараа гэж бодож байна. Би зэтэн тэг. Тустаа гарах гээд бэлтэл одоо ингээд дээл мэл явж байгаа. Ээж
чинь хариулаад тэгтээ өмнөөс одоо тэгэл бэлдээлээ шүү дээ. Тэгэл бэлэг чи хийх. Хөөрхий. Гэтэ охин хөөрхөн эргэтэйг нь яриулчих гал тий. Хөөд эргэтэй дээч рүү. Ээж бол бас хажуугаар нас хөөрхөн асуулт асуугаад байгаа байхгүй. Тэ ер нь ээж авч аанахын тэ доороод үүдээ ихтэй ахтай юу гэлтэй. Гэтэ тэрийг асууж яадгийн хаанахын гэдэг. Гэхдээ яг хөө ерөөдөө нэг удам судраа бас чухал гэл хүмүүс юм яриа л. Нөгөө нэг сортл мөртөл. Тэ ерөөдөө тэр байна. Тэгээ бас дээрээс нь одоо юу гэдэг юм. Тэгвэл ерөнхийдөө тэрийг айгүйх асуугаад байдсан шүү дээ. Яг ээж аав нь яг айл нутгийнхын тэрийг айгүйх чухалчилж ярьдаг юм байлээ. Яаж задлж үү? За өдрөөс хойш яриад байсан Валентины оройн зоогоо бэлдээд манай хоёр тун завгүй. Хот газраас ирсэн юм гэсэндээ баяраа илүү санаачлагтай байна. Гэхдээ манай галаа арай гар хоосон суухгүй байгаа. Ээж жиг айцсан шүү дээ. Гэхдээ яг төвтрөлгийн багасаас бодсон л ахлаа. Энд чинь хоёр хосын гол сэдвэн уг нь хоёр хүнийг танилцуулах гэдэг манай ихч маань жоохон голоор нь ороод. За одоо энэ гараарай гэлээ. Их жоохон баяж гадаа байж байгаа гэдгийгсэн. Нөгөө гэрт ороо яасан. Валентинаар яг ингэж гоё зориулж тэгэж хоол хийж идчихсэн үү? Үгүй ер нь Валентинаас огт ийм хоол моол хийж идчих. Даанх удаа л идчих шүү дээ. Ер нь яг ач холбогдол өгдөг үү? Тийм. Тэсэлгийн хосуудын баяр л гэдэг үстэй. Дандаа л ганцаараа байсан чи. Яг эмхтэн сэтгэлээ илчлээд нөгөө шоколад өдр өгдөг гэж бол. Тийм. Тэрийг бол юм сонсчихсон. Тийм. Цагаан шоколад өгөөд илүү хар шоколад өгөөд хариу болгож ямар шоколад өгдөг гэлээ нэг тийм их юм яригдчихэл байсан. Тийм байт юм уу? Мэдгүй. Өстө сонсож. Өгтөө баа залуу шоколад мэлээд бэлдсэн байлгүй те. Мэдхгүй одоо Тэгдэг бол яа. таалагдж малагдсан юм бол нэг ганц хоёрын бэлдээл үү те. Үгүйсэн таалагдаагүй ч гэсэн тэгээд эмхтэйдээ юм бэлтнэдтэй Валентины өрөө тэмдэглэж байгаа юм чи. Тэгэхээр Чи яах вэ? Чи юм сохор болзонд ороо Валентин тэмдэглэн гэвэл чи нэг юм цэцэн мэцэг шоколад авъя гэж бодох уу? яг нь эмэгтэйгийн хүндлээд нэг юм аавна л та. Тийм. Тэгсэн бол Жижигхэн нэг шоколад ч юм уу те. тийм. Ямар ч байсан нэг шинэ хоолны салаад хийж суртлаа. Дараа бол Ер нь бол амархан юм байна. дараа бол надад бол хийж өгөхөд асуудал болох шүү дээ. Би тэгээ нэг харж чараа ер нь тэгээд за тэр их ямархан байсан да гэд хийж үздэг. Манай аав уг энэ жимби их гоё хийдэг байхгүй. Тэгээ аав хийж өгчөөл явсан тэгэл найзууд ирэхээр нь би гоё хоол хийж өгье та нарт гээл. Жимби хийгээл. Тэгэл сурцсан. Яамаа. Болсон болов? Охин басаа дараа надад хийж өгөх юм байна гэд амар юу шидэд байгаа юм биш үү те. Шипи өгöd байна л та те. Эрэхтэй бас гоё маяглал та зөрүүлээд. Гэхдээ өөрийгөө магтчихл байна шүү дээ. Би нэг юм хараад шууд хийгээ сурчдаг. Аав ийс олог ганцаараа суу хийгээ сурчдаг. Жимбигээ хийж өглөлтөө. Жимби. Одоо ч гоё үнээр харсан ногооны. Одоо зүгиймаа үнэрцээ. Ер нь эмэгтэй хүнийг хайрлан тэгээд эмэгтэй хүний ааш нь олдохгүй байсан ч зүгээр хайрлахад болно гэдэг шиг. Тэгээд ямар ч байсан хамт амьдрахаар болвол цаашдаа ирээдүгөө аваад амьдралаа аваад явчих. Чадна л гэж бодчих. Энэ залуу яасан юм шиг энэ нэг жоохон юу анхны үе гэсэн шүү дээ. Гэхдээ нэг магадгүй нэг жоохон ааштай охинтой үерхсэн юм шиг байж магадгүй заяа. Тэгээд тэрнээсээ жоохон ингээд яатсан хайширцсан гэх юм уу. Тэнгүүд нөө ээж аав нь ааштай гэсэн чи эмэгтэй хүнийг хайрлах хэрэгтэй гэлцсэн. Тэрийг ингээд одоо ингээд хэлээд сууцсан юм шиг дээ. Магадгүй. Ширэг гэсэн тийм. Нэг тавьчих дааваа. Чи Валентины өрөө байна. Бар. Яах вэ мах уу гастах гэсэн шүү дээ. Рестораны лаг гоё юм их гэдэг юм шүү. Тэрсэн байна аавах юм бэ. Яг. За одоо нүргэнхаа нөгөө хүмүүсийг хараад юу болоод байна. Ятаа уух юм уу гэж байгаа шиг. Энийг хаана тавьсан дээр үү? Ингэж харуулдаг юм. За хоол болтын чи хоолоо. За тэгээ хоолоо ямарчсан гаргачих. Манай эмэгтэй үг нь айгүй армантик юм байна те. Тий, чи ингэж харуулт явах уу? Тий, ерөөсөө ямар ч хамаагүй юм яриад тий. Айгүй романтик эмэгтэй байна. Эрэхтэй. Тэгээ нөгөө камерлог харуулах гэдэг санаа ихтэй энэ өөртөө харуулах юм гэж.
Энийг харин яаж авах вэ? Би ямар ч юм яриад гаргая да. За амар халуун баах та. Болгоомжтой авахгүй л. Яа, зараа. Болгоомжтой авахгүй л. За энэ одоо ямар гээ чи хоол вэ? Мантуудаа. Ахаам. Энэ хоол гэж. Ид чаддаг байгаа харин. Одоо тэгэл юундээ хийгээл мантууны хаан завсар ч юм уу авчуулаад тэс авч байгаа л. Би чамд хийгдэх үү? Яа тэг би одоо энэ чи анхудаа идэх ч болохоор яах юм яг сайн мэдэхгүй л. За тэг. Нэгтдээ нэг амар өөх мөөх гэж юу яадаг юм дөө? Их мэдэгдээд идэх юм дөө? Хэрэг. Тэч юм байна. Төрөний юу амтлагч нь Яг гоё таарлаа юм шүү. Маш л гоё амттай юм шүү. эдэрэ дахиад Мэднэ. Баярлалаа. Гоё олсон байна. Тэстэ хөөх юм. Залуу нэстэ хөөх юм те. Айгу гинэн те хүүхдэрэй ч юм уу. Бүх юм нь гоё гэж хэлгээд гоё. Заастаа ч байсан. Муухай хоол идэх ч байсан. Гоё гэж хэлээ. Тэгээ яаж байгаагаа цагцсан гэсэн амар гүйцэлтэй. Айгу хөөх юм. Тэгээ эмэгтэйнээс сонирхолтой хоолны сонголт байна те. Нэг тийм хэцүү биш. Ерөөд бол хийгээд амархан маяг. Энэ бол бэлэн уудалцсан байдаг үст те. Дэлгэрүүдээр. Салаадан жамтай. юу хоёлаа вайн авах уу? За тийх үү. Тийм. Цадлаа да. Вайн бас анх удаа. Анх удаа задлж байна бүр. Ах удлаа. Нэвтрүүлгийн багаа. Энэ юу нэвтрүүлгийнх нь багийнх нь хүмүүс магадгүй шоолоод инегээд байж магадгүй тэнгүүд ингээ байсг нэг хараад баг ингээ зөвшөөрөл авч байгаа шиг ингээ хараад байгаа. Камераагүй өглөөч гараа авчуул түнхт. Уул хүмүүс бас байхгүй байл энэ хоёроос л тий. Гэтэ яг нэг камеранд ямар нэг асуудал гарчих юм бол бас хинаа байж байгаа болохгүй. Гэтэ нөө бүргийн гэр дотор яг ингээ өөдөөс нь харуулаас уцхлаар хэцүү л тий. Уг нь очоо ингээ энэ хоёр чинь ингээ ширээний хоёр талд ингээ өөдөөс хараа суух хэрэгтэй байхгүй тий. Ингээд нөгөө өөр хүмүүс рүү хараа сууцхлаараас эвгүй л байгаа хэл та. Ой, гэтээ энэ залуу анх удаа вайн ууж байгаа нүн болоо. Гүгж утсан. Үүсэн мөглөөтэй байдаг үстэй. Харин би бас тэгж утсан. Тэсэн ч үгүйсэн. Яа. Баярлалаа. Валентины баярын минь. Ямар хавцтай? Айгуу гашуу юм. Харин тийм байна те. Тэгээ ямар юм. Яа манай нэмэгтэй усаа харин тийм байна те гэж хутлаар авчуу да. Харин ч гайгүй байх гişиг бол жоохон архич юм шиг санагдах юм биш үү? Бас тэгтээ дагаад яриад байгаа юм биш үү? Тийм байна те гэж. Хөөр хийтэй бас тийм баяр. За шоколад багтаад өгөхгүй мүү? Гэхдээ тэр чинь яриа дараа нь бол шүү дээ юу гэж шууд хондог толгон утаал яачаад. Одоо өгөнд байгаа. Тий. Энэ хоёр бол аягүй гоё юм хийж байна тий. Хөөр юм байна. Би чам нэрээ бэлэг авчирсан. Валентины баяраа нөгөө эмэгтэй нэрхтэйдээ шоколад өгдөг гэд. Хөөх тийм үү. Тийм тэгээд. За баярлалаа. Цагаан шоколад энэ ч тий. Тэгээд нөгөө 15-нд нь маргааш өдөр нь эрэгтэй сэтгэлийн хүлээж авч ивэл хар шоколад өгдөг ч лээ. Тэгж сонсч байсан юм байна. Бага ингэдэ. Ямар ч Нэрээ тийм юм уу? Мэдгүй өстөө би тийм сонсож байгаа үг цааш шоколад байгаа юм өгөө. байна. Таалагдвал харыг өгдөг. Үй. Тэгээ Валентинаар эмхтэй нь өгдөг юм уу? Саяар эмхтэн дөрүүлээд өгдөг гэлч юм. Тиймэр сонирхолтой юм тий. Мэдгүй өстөө өмнө нь ийм сонсож байгаа. Валентинаас нь зүгээр л хоорондоо ингэ солилцдог. За хосуу тэгдэг юм байж магадгүй хос болгож байгаа хүмүүс тэх юм бол тэгдэм шүү. Нэр бас тийм байж магадгүй юм биш үү? Тий. ойлгох мэдээ. Нэг юм бодно одоо. Гэтэ тань намайг дуудахаар гараад ирээ заа. Одоо юу? Тэ. За. Би бас нэг юм бэлдсэн байгаа. Одоо. Тэ. За тэгье. Тэгсэн чинь Одоо тэгээ асаас түүсэн баасаа гэж. тэр гасаа боцоо орлоо. Гүй манай залуу бол ёо бас мэдрэмжтэй залуу харагдаад байгаа шүү. Ер нь бол сая өсмөсөө ингэж байгааг нь харж байгаа шүү. Би бол чамд бас тийм бэлдсэн байгаа. Баярлалаа. Валентинаар шоколад өгсөн цагаан шоколад. Ямар ч байсан яг хөдөө байгаа бол хар шоколад олдоход үнэхээр хэцүү.
Тэгтээ бас бодсон юм байгаа. Сэтгэл тэгээд гарах хүндэл гардаг гэж ямар ч байсан бодсон юм байгаа. Гэтэ их ойрхон стилбэ тий. Гэтэ ямар гоё харагдсан. Яг хөөрж байгаа хэсэг нь хүртэл гоё байгаа шүү дээ. Сэтгэл байхад малч Аюу гоё юм бэлдсэн шүү дээ. Бас сюрприз барьж байгаа байхгүй. Сюрприз шүү. Би өсөй ингэж боддог байхгүй нөө. Одоо Монгол хөдөө мөдөө аялах юм бол хөдөө ингэж гоё солиот аваачж байгаа шүүн ингээ гоё боодуулаад. Гэтэ малзаал үргээд айх юм биш үү? Яг тиймтэй малч одоо энэ малч юм бол аюу хашаанд орсон юм чи гайг шүү дээ. Гэхдээ хөдөө хэр очихгүй. Одоо нөө ойрхон айлмал байхгүй газар уул муулан дээр очиод нэг гоё байдаг та. Тэгж яхтаа гоё солиот боодуулаад. Чи бас наа гадаа гараад. Би чам дахиад өнгөт гараад ирээ. Юу вэ нэрс? харин гэртээ бац жаргал игч баяраа Яа л эзэндээ бэр орчихсон. Тэгсээ тэг үрд. Цай байгаа өөрөөгөө аягалцаа. Тэг. Гэтэл нэрээ гоё юм а те. Ингээ сая энэ нөө бичлэгийг ингээ харсан чи хөдөө өвөл бас нэг ердөөс ойрын бараг 10 жил очиагүй хаа. Өвлийн үеэр ердөөс хөдөө мөд очиж үзэж байгаагүй. Цагаан сараа гоё гэсэн чинь тийм. Цагаан сараар ер нь бол аягүй гоё байдаг л да. Би ч одоо хөдөө байхад ч хамгийн л гоё байдаг л шүү дээ. Цагаан сараар ингээ ялангуяа хөдөө ингээ тасарх байхад ингээ гарна шүү дээ. Тэгээд тэр чинь гадаа бүтэн сартай байнгут гадаа ингээ нэг гэрэл тусгацсан юм шиг ингээ амар тод харагддаг шүү дээ. Цайгаа бэлдээд тун завгүй. Зураг авалтын хуваарийн дагуу бид өглөө эрт хот буцах ёстой байсан ч галаа маань баяраад гархны тэрэлж нэртэй газар очих хүсэл тавьснаар нэвтрүүлгийн баг түр үлдэхээр боллоо. За 1 2 3 Яар гүргийн ойр жоохон гүчиг. Мөсөр яадаг үлээ чи мөсөр байдаг. Мөс хагалт тоглож байна шүү дээ. Тэ. Ийм тоглож өстө үзэж байгааг. Би ч гэсэн үзэж байгаа. За. За 1 2 3 Явна тий. Явах хөлөө нэр ингэж цаа байж байгаараа бодоод тах. Явна гэж бодоогүй байсан биз. Үлдэн гэдээсэн чи үлдээр нь бодсон шүү. Үлдэн гэдэг. Яа нөөрхээ. Гээ нөө бас ингээд нэг яг үнэхээр ингээд сэтгэл мэтгэлтэй болчихсгүй ингээд таалагдж байгаа бол тэгээд нэг хэсэгтээ ингээд хүн балартчихдээ шүү дээ. Тэг ингээд орчин тойрноос тасраад яг дивэрхүү болцсон байх тийм аа тэгээд. Нөө буцаж явна гэдгийг бодоочгүй тий. Тий. Үлдэн гээгүй юм уу? Үлдэн гээгүй. Яа, манай залуус татах юм. Очиж ээж аваас навдаг юм уу чи? Нэвтрүүлэх багаас авах. Үлдэн гээгүй. Манай залуу зөв үлдээгээд алидын аваас олгосон. Ээжиг бол шууд киклсэн биз дээ. Ээж бол өртөөс гарахгүй. Ээж одоо боллоо. Ээж яриа л их гараад байна. Явна гэж бодоогүй юм байна. Яг л ингээл байж байгаа юм шиг санаад яатсан. Тэгэхээр яг явна гэсэн чинь харагдах тийм итгэл төрж байна. Явуулмааргүй юм шиг. Хорогдох гэхээс илүү нөгөө галаа ээж хоёрт нь жоохон хэцүү байхах гэж бодсон. Надаа ингээ хөдөөнөөс ингээл би ингээл хотлоо буцаж яхад яг айгүй хэцүү санагдаад тий. Ингээл машин явчихаар ингээл үлдчихвэр санагдаад тэгэл яг тийм сэтгэл дахиж төрөх байх. Тэгээд яг үлдчихэж байгаа галаа тэгээд ээжтнээс жоохон айгүй хоосон мэдрэмж төрөх байх гэж бодоод байна. Ингээд нэг хоногч гэсэн ингээ айгүй гоё ингээд олоолаа гоё ясан болохоор яг яваад өгөхөд айгүй тийм хоосон мэдрэмж төрөх байх гэж. Гэхдээ яалтч угаасаа тэгдэлтэй тий нэг олоолоонд нэг бужигнжсэн гинт гэл ингээд дадаа болцсон гэдэг ингээ амар шинэ хоосон санагдав. Тэгээ уусаа үлдчихэж байгаа хүмүүст нь айгүй үгүй дээ шүү дээ. Би ч удаа айлын ганц тэгээ хаяада мөн Монголд байдаг байх ч юм уу эсвэл энд ч юм ингээд манай хамаатны эсвэл энэ дээр найзууд ингээ бөөнөр бужигнж жагаад тэгээ ингээ бүгд яваад байгаа ингээ шал сонин санагдаад байсан надад жоохон багтаа батлаа. Ажээ. Галаа маань зүгээр ч нэг ийшээ ирээ гээгүй бололтой. Нутгийнхаа сайхан бүхнийг баяр жаргалд үзүүлж сэтгэлийн татах гэсэн эр хүний 13 мэхний нэг ч юм билүү? Загтлаар харилцсан шуудан хүлээдэг 60-70 оныг бодвол Инста, Фэйс хаягаа солилцсон залуусын маань цаашдын харилцаа хэрхэн үргэлжилхийг Инста, Фэйс. Facebook. Манай бүр Фэйсээс хэлсэн. Фэйсээс Das war's nicht, bitte. Das ist ja wirklich.
Энэ одоо энэ нэвтрүүлгийн багаас даалгавар гэсэн та тэнд очиж ингэ суугаад байгаа ингэж ий заяа. Хэд хэрэг авчиж байгаа. Яа, манай залуу нэр үнэн хөөх юм тий. Цааталт нь ямар зүрх байгаа вэ? Бас би тэр нэг гээл гэсэн шүү. Энэ дуралцсан үгүй зүгээр ингэ. Тий, манай залуу бол аюу хөөх юм яг ингэ. Гэгээлэг цагаахан тий аюу гай. Үлдээр яг. Ой, чи бүр уран сайхны кино болоод дуусчихлаа. Дрона гаргаж ирээд лайцаад тийм том зүрх зураараа хоёр ингээрээ. Тэгсэн болов. Сайхны кино шиг болоо явчихлаа шүү дээ. За нэг ийм нэг нэвтрүүлэг байна. Тэгээд ста гоё нэвтрүүлэг. Надад угаасаа эхний хэдэн минутын үзэл аягүй таалагдсан учраас минь тэр реакшн хийж бодсон юм. Тэгээ санаа ч ихсэн аягүй зөв байгаа шүү дээ. Одоо Монголд юу гэдэг охтууд аягүй анхаарал өгдөг. Охтуудыг аль чи боловсралтай хүн болох хэрэгтэй л гэдэг. Тэгээд одоо хот руу явуулдаг. Тэгээд хотод очиод мэдээж охин нь хичээл сургуульд яваад ирэнгүүтээ тэнцэн ажилд ороод үлдчихэж шүү дээ. Тийм учраас ерөөхдөө бас тэрийг аягүй авч хөндөж байгаа. Дээрээс нь Монголд нэг юм малчны одоо юу гэдэг тийм соёл гэдэг зүйл бас багаар алга болж байгаа тий. Тэрийг бас ингээс давхар харуулсан. Тэрийг бас тий. Хот өдөөгийн ингээд гоё холбоосыг ингээс харуулж байгаа гэдэг юм уу тий. Тийм тэрийг бас малчтайг бас нөгөө нэг цөөхөн болж байгаа болохоор энэ цөөхөн хүмүүсээс хадгалж үлдэх гэдэг. Энэ хүү бас тэрэндээ байх гад хот руу явахгүй юм тий. Энийг юу гэдэг нь ямар нэг юм бэ? Ээжийг хассан байхгүй. Ээжийг бол сүултээ хасаа ичлаа. Гэтэ ээж бол гоё ихч байсан шүү. Аюугаа сэтгэлтэй байсан. Чи энэ хоёрыг одоо харьцаж байгаа, үерхэж байгаа гэж бодож байна уу? Яг гоо пэсээр найзууд болсон юм чаа. Пэстээр найзууд болсон юм чаа. Бас хөөрхөн юм яриад хаяада бас нэг холбогддог байлгүй дээ тий. Тэгээ эсвэл бол юу гэдэг 100 мөн болонгууд залуу маань бас хот руу орох. Эсвэл 100 болонгууд нөө өсгөө маань найзуудыгаа дагуулаад залуу дээр ирсэн ч болно шүү дээ. Тийм тий. Тэгээ залуу бол аюу царайлаг залуу байгаа шүү дээ тий. Хин чарсан аюу гоё. Өндөр нуруутай гоё мөртөө гоё хамартай. Тий хамартай шүдтэй одоо нүд хаа гоё юм байна тий. Охин ч гэсэн бүх юм байна. Охин ч гэсэн аюу гоё инээдэг гоё ажил мэргэжилтэй тий. Нүүрэмгий. Тий нүүрэмгий тий. Тэгээ ийм гоё гэгээлэг ийм гоё нэвтрүүлэг хийсэн байна. Тэгээд санаа нь тэгээд ер нь контент нь ерөөхдөө аюу их таалагдсан. Тэгээд та хэдэд бас таалагдсан байгаа гэж найдаж байна. Тэгээд хэрвээ таалагдсан бол доор комент бичээрэй. Тэгээд хэдүүлээ нийлж хагаад энэ бичлэгийг 500 лайктай болгоё. Гэхдээ та нараас энэ хоёрыг нээсэн үг нь хэлээрээ. Тань мэддэг хүн байвал хэлээрээ. Хамаатас адна байвал тий. Тэгээд хэдүүлээ энэ бичлэгийг 500хан лайктай болгох чи тэгээд хэдүүлээ лайка дараарай. 500 лайк шүү. За тийм ээ. Тэгээд үзсэн та бүхэндээ баярлалаа. Тэгээд дараагийнхаа дугаараар уулзцгаая. Bye. Bye.